Сайн байцгаана уу? Кейс 13 подкастын шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний өнөөдрийн дугаар бол энгийн нэгэн түүх биш. Энэ бол Европын хамгийн тайван, хамгийн амар амгалан улсын цээжинд үрдүүлдэх шарх. 77 хүний амийг залгисан аимшигт үзен ядалтын тухай эмгэнэлт боловч сургамжит түүх юм. Та бүхэн Норвегийн тухай бодохоор юуг төсөөлдөг вэ? Мөсөн голууд, байгалийн үзэсгэлэн, өндөр амжиргаа, хүний эрх. Үнэн дэж 2011 оны 7 сарын 22-ны хүртэл Норвеги бол ийм л орн байсан. Гэвч тэрхүү нарлаг зуны өдөр нэгэн хэд тууширсан ганцаардсан этгээд ардчлалын үнэт зүйлсийг цус нүжээр будахыг зориулсан юм. Өнөөдөр бид Андерс Берийн Брейвик гэх этгээдийн хувийн түүх болон түүний хийсэн аимшиг төлөвлөгөө ардчлалыг хамгаалах гэсэн Норвеги үндэстний хариу үйлдэл. Мөн үүнээс бидний авах ёстой сургамжийг хамтдаа эргэн харах болно. Тэгвэл бид цаг хугацаагаар буцаж 2011 оны Норвегийг зорьё. Энэ бол дэлхий дээрх хамгийн аз жаргалтай, итгэлцэл өндөртэй, гэмт хэрэг багатай орн. Хүмүүс хөрштөө, цагдаагаа улс төрийн тогтолцоондоо итгэдэг. Энд айдас үл итгэлцэл гэдэг ойлголт үнэндээ үгүй мэд санагддаг байлаа. 2011 оны 7 сарын 22-ны өдөрч ялгаагүй энгийн нэгэн зуны өдөр байв. Хэний ч нанд оромгүй хэдхэн цагийн дараа энэ улсын түүхэнд хамгийн хармар үлдэх нь зүйдлэгдээгүй биз. Осло хотын төвд засгийн газрын цогцлбор, холгүйхэн байх Утоя арал. Нэг газар улс төрийн ажил хэрэг, нөгөө газар ирээдүйн залуус инээд хөөрөөр дүүрэн байлаа. Гэвч энэ тайван байдал нүдэрэмхийн зур үгүй болох гэж байв. Андерс Брейвийн Брейвик түүний цаана ямар аимшигтай бодол нуугдаж байв. Тэрээр нэлээд хөрөнгөтэй айлын хүү бөгөөд ээжтэйгээ өссөн. Ганцаардмал харилцаа муутай нэгэн байсан гэдэг. Нас бийд хүрснийхаа дараа тэрээр хэд үнсэрхэг цагаачлалыг үздэггүй үс суртлыг баримтлах болсон. Тэрээр Европт цагаачлал болон олон соёлыг дэмжсэн бодлого хэрэгжиж байна. Норвеги болон Европ твийг сүрүүлж байна гэж үздэг байлаа. Энэхүү үзэн ядалт нь түүнийг хэргийн гол сэтэл рүү хөдөлсөн юм. Тэрээр хэдэн жил зарцуулж 2083 Европын тусгаар тогтнолын тунхаглал хэмээх аимшигт үзэл бодлоо бичсэн. Энэхүү 1500 гаруй хуудас бүхий манифестэд тэрээр өөрийн хийх гэж буй зөв гэж тайлбарлаж, өөрийгөө цагалмаатны дайчны үргэлжлэл Европыг аврах ганц баатар гэж төсөөлж байв. Түүний төлөвлөгөө нь урлагийн бүтээл шиг нарийн байсан бөгөөд хуулийн дагуу ферм байгуулж, хяналт багтай бордоог худалдан авч, асар том тесрэг бөмбөг угсарсан юм. Зэвсэгт галт хэрэгслэгч мөн хуулийн дагуу авсан байсан. Брейвик 950 кг-ийн бүхий бордооны бөмбөгийг тээвэрлсэн машинаа засгийн газрын барилгын гадна байрлуулсан байв. Гэнэт дэлхий суурьж байгаа мэт дуу гарч тэнгэр харанхуйлав. Энэ бол Норвегийн түүхэнд байгаагүй хамгийн хүчтэй, хамгийн аимшигтай дэлбэрэлт байлаа. Барилгуудын цонх хагарч шилний хэтэрхийнүүд тэнгэрээр цацагдан гудамж нуранг тоос шороонд дарагдсан. Энэ аимшигт халдлагаар засгийн газрын байранд ажиллаж байсан 8 хүн амнасаа алдсан бөгөөд олон 10 хүн шархагдсан. Хүмүүс бүгд л терроризм, лалын хэд даврагчид ирлээ гэж бодож байв. Цагдаа аюулгүй байдлын бүх хүч Осло хотын төвд төвлөрсөн. Энэ бол Брейвикийн хүсснээр анхаарал сарниулах төгс төлөвлөгөө байсан юм. Учир нь түүний жинхэнэ зорилго нь энэ биш бөгөөд өөр газар, өөр хүмүүс байлаа. Утоя арал. Ослогоос холгүй цэнгэг устай үзэсгэлэнт фьордын дунд орших жижигхэн ногоон арал. Энэ хөдөлмөрийн намын залуучуудын зуны сургалт болж байв. 600 гаруй залууг өсвөр насны хүүхдүүд ирээдүйн ардчлал улс төрийн тухай мөрөөдөж найзуудтайгаа зугаалж байлаа. Тэд бол Норвегийн ирээдүйг тэр дундаа Брейвикийн үзэл бодлыг эсэргүүцэгчдийн залуу үе байсан юм. 17 цаг Брейвик цагдаагийн дүрмд хувцсаар халахалж буу зэвсэгтэйгээр арлын бомб дээр ирлээ. Тэрээр Ослогийн дэлбэрэлтийн дараа аюулгүй байдлыг шалгахаар ирсэн хэмээн арлын хамгаалагчдыг хуурсан. Хамгаалагчид тэр дундаа лагерт байсан цагдаагийн ажилтан асан эмэгтэй түүнд итгэж ойртож очсон. Гэтэл Брейвик тэднэр рүү анхны сумаа тавьсан юм. Буудлага эхлэхэд арал дээрх залуус шоконд орсон.
Тэднийг хамгаалах ёстой цагтаа тэднийг хороож эхэлсэн нь сэтгэл зүйн асар том цохилт байв. Тэрээр залуусыг мөрдөж, хадан завсар модны араар байшин дотор нуугдаж байгааг нь үл тон системтэйгээр буудаж байв. Хүүхдүүд амьд үлдэхийн тулд айж сандран далайн хүйтэн ус руу үсэрч зугтахыг оролдож байсан ч тэрээр тэднийг онолж буудсаар байсан юм. Амьд үлдсэн хүмүүсийн дурсамжаас тэд үгсэн хүний цогцос дор хөвтөж, үгсэн дур эсгэж чимээгүйхэн уйлж байсан тухай өгүүлдэг. Хүүхэд байхын мөрөөдөл итгэл найдвар нь аимшигт хар дарсан зүуд болж хувирсан юм. Энэхүү аимшигт 1 цаг гарын хугацаанд 69 залуу амнасаа алдсан. Тэд бол Норвегийн хамгийн гэрэлтэй, хамгийн ирээдүйтэй хэсэг байсан юм. 18 цаг 27 минут цагдаагийн тусгай хүчин арал дээр ирж Брейвикийг баривчилсан. Норвеги үндэстэн цус урсгасан гэмт хэрэгт цочирдож, уй гашууд автсан ч тэдний хариу үйлдэл дэлхийг гайхшруулсан. Тэд айдас өшөө авалтар хариу барихын оронд өөр зүйлийг сонгосон. Ерөнхий сайд Йенс Столтенберг алдарт үгээ хэлсэн. Бидний хариулт бол илүү их ардчлал, илүү их нээлттэй байдал. Илүү их хүмүүнлэг байдал байх болно. Бид айдаст бууж өгөхгүй. Осло хотын гудамжинд 7,000 иргэд цугларч гартаа улаан сарнаа барин инх тайван ардчлалыг дээдлэхээ илэрхийлсэн. Улаан сарнаа нь Норвегийн ард түмний хайр, хүч чадлын бэлэгдэл болсон юм. Тэд нэг хүний үзэн ядалтыг нийтээрээ хайр ив нэгдлэр ялан дийлхээ тунхагласан. Амир өгцөн залуусын гэр бүл найз нөхөд асар хүн чаргатай үлдсэн. Тэдний уй гашууг үгээр илэрхийлэх боломжгүй ч тэд шудраг ёс, үнэт зүйлсийг хамгаалахын төлөө тэмцээр ирсэн юм. 2012 оны шүүх хурал энэ бол Брейвикийн өөрийгөө зөрчлөхийг хүссэн тавцан байлаа. Тэрээр шүүх танхимд ирж нацист мэндчилгээ өгч хийсэн үйлдэлээ аимшигтай ч зайлшгүй шаардлагатай гэж зөвтгөж байв. Түүнийг сэтгцийн өвчтэй гэж үзэх үү эсвэл эрүүл хүн гэж шийдэх үү гэдэг нь Норвегийн нийгэмд асар том хилэлцүүлэг үүсгэсэн. Хэрэв өвчтэй гэвэл түүний улс төрийн үлс сурталыг үгүйсгэж галзуу хүний үйлдэл болгох байсан. Эцэст нь шүүх Брейвикийг хэрэг хариуцах чадвартай гэж үзэн Норвегийн хуулиар оногдуулдаг хамгийн дээд ял болох 21 жилийн буюу хязгаарлагдмал хорих ялыг оноосон. Энэ ялын гол онцлог нь 21 жилийн дараа түүнийг нийгэмд аюултай хэвээр байна гэж үзвэл хугацааг нь хязгааргүйгээр сунгаж болдог явдал юм. Норвегичууд хамгийн хэрцгий ялуурчныг ч гэсэн цаазаар аваагүй. Тэд бол ардчлал, хүмүүнлэг тогтолцооныхоо үнэт зүйлд үнэн хэвээр үлдсэн. Энэ бол Брейвикийн үзэл сурталд өгсөн хамгийн том хариу цохилт байсан юм. Брейвик шоронд байна. Тэрээр тансаг нөхцөлд хоригдож байгаа ч өөрийг нь ганцаардуулж эрхийг нь зөрчиж байна гэж гомдлолж шүүхэд зарга үүсгэсэн. Энэ нь түүний үзэл суртал өөртөө хэд итгэсэн зангийн илэрхийлэл юм. Харин Утоя арал дээр амьд үлдсэн залуус хохирогчдын гэр бүлийнхэн өнөөдөр хүртэл тэмцэж байна. Тэд энэ шархыг мартахгүйгээр ардчлал нээлттэй нийгмийг хамгаалахын төлөө үргэлжлүүлэн тэмцэж байна. Утоя дээр дурсгалын зохицолбор боссон. Энэ бол зөвхөн дурсамж төдий биш, харин ардчлалын төлөөх тэмцлийн мөнхийн бэлэгдэл юм. Норвегийн энэхүү имэгнэл бидэнд маш том сургамж өгсөн. Хэд туушарсан үзэл, үзэн ядалт бол нийгмийн хамгийн аюултай зэвсэг юм. Ардчлал бол хизээж бэлэн байдаг бэлэг биш. Харин бидний өдөр бүр хамгаалж тордож байх ёстой зүйл юм. Норвегичууд айдасгүйгээр харин хайр, хуулиар хариу барьсан нь үнэхээр бахархмаар. Энэ түүх бидэнд хүний сэтгэлийн гүнд хизээж гаргаж болохгүй үзэн ядалт, туушрал гихч хичнээн аюултай болохыг сануулж байна. Мөн ардчлал, энэрэнгийн сэтгэл, хуулийн дэд хэмжээ гэдэг нь ямар ч аимшигт үйлдэлийг даван туулах чадaltaй хамгийн хүчирхэг зэвсэг болохыг ч баталж байна. Бидний амьдарч буй энэ дэлхийд үзэн ядалт, хуваагдал хизээж гарахыг үгүйсэхгүй. Тиймээс бид бүгд Утоягийн сургамжийг санаж, ардчлал, хайр, ив нэгдлийн төлөө өдөр бүр хичээх ёстой юм. Энэ бол амиа алдсан 77 хүний дурсгалыг хүндэтгэх хамгийн том үүрэг билээ.